Дараагийн мэдээлэл танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарга Марко Рубио Израиль улсад айлчлах гэж байна. За түүний айлчлалын өмнө тус улсын парламентын зүгээс Израилийн өөртөө эзэлсэн байгаа газар нутгийг өөртөө нэгтгэхтэй холбоотой Газын зурвасын ийм төлөвлөгөөг танилцуулж байгаа юм байна. За энэхүү төлөвлөгөө нь Америкийн нэгдсэн улсын Газын зурвас дахь дайн байлдааны үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөнд саад учруулж занал хийж болзошгүй гэж Америкийн төрийн нэрийн бичгийн дарга Марко Рубио үзэж байгаа юм байна. За тэрээр Израилийн ерөнхий сайдын засгийн газар Беньямин Нетаньяхутай холбоотой энэхүү асуудалтай холбоотойгоор эвгүй байдалд оруулах гэсэн илт олцлог хийж хэд барууны үдсэлтэй улс төрчид Израилийн баруун эрг орчмыг өөртөө нэгтгэх, эрх олгох хуулийн төслийг өөрчилсөн байдлаар батлах иймхүү алхмыг хийж байгаа. За энэ асуудал дээр бол эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. За палестинчүүдийн хувьд 1967 оноос хойш Израилийн эзэмшилд байсан баруун эрг нь тусгаар тогтносон тус Палестин улсын нэг хэсэг гэж мэдгцээр ирсэн. За Нетаньяху өмнө нь баруун эрг орчмын газар нутгийг өөртөө нэгтгэхийг дэмжиж байсан боловч Израилийн хамгийн чухал холбоотон болох Америкийн нэгдсэн улс за мөн олон 10 жилийн турш зайсансан Израильтай харилцаатай байсан Арабын орнуудыг бол өөрөөсөө холдуулах эрсдэлтэй гэж үзсэн учраас энэхүү төлөвлөгөөг цааш нь авч хэрэгжүүлээгүй юм. За харин Нетаньяхугийн эсрэг түүний эрх баригч эвслийн хит өнцөрхөг үзэлтнүүд Израилийг баруун эргийн орчмыг бол шууд өөртөө нэгтгэхийг удаа дараа урайлж байгаа. За тийм учраас уг хуулийн төслийг засгийн газраас гадуур парламентын гишүүд өргөн барьж байгаа юм байна. Уг хуулийн төслийг 25/10/24 гэсэн саналаар дэмжсэн байна. За одоогийн байдлаар 120 судалтай Кнессетийн олонх дэмжиж байгаа хэсэг нь бол тодорхойгүй байна. Ерөнхий сайд энэхүү хуулийн төслийг хойшлуулах эсвэл унгах ийм боломжтой байгаа юм байна. Палестины гадаад хэргийн яам Кнессетийн энэхүү үйлдэлийг буруушааж Палестины газар нутгийг бүрэн эрхэд нөлөөлөх эрх Израиль байхгүй гэж мэдгдсэн. Израиль улс баруун эрг болон зүүн Иерусалимыг эзлэн авахдаа нийтдээ 700 мянга орчим еврейчүүдийн амьдардаг 160 орчим суурин бол барьж байгуулсан. За үүнтэй зэрэгцээд 3.3 сая Палестин иргэн энэхүү газар нутагт амьдардаг гэсэн тооцоо бий. За Израилийн энэхүү суршил нь олон улсын хууль тогтоомжийн дагуу хууль бус тооцогддог. Өнгөрсөн жил олон улсын шүүхээс энэхүү дүгнэлт гарч энэхүү газрыг бол хууль бусаар Израилийн иргэд бол суурьсан гэж нотолсон байгаа. За Израиль улс руу явхаар нисэх онгоцон суугатаа Марко Рубио энэхүү газар нутгийг өөртөө нэгтгэх нь инхийн хилцээр цөрөг бөгөөд занал хийсэн үр дүн авчирна гэж хэлсэн. Америкийн нэгдсэн улс энэхүү газар нутгийг Израильд нэгтгэхийг эсэргүүцэж байгааг бол дахин илэрхийлсэн хэрэг явдал болсон байна. За түүний пүрэв гарагт эхэлж байгаа айлчлал нь Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance болон бусад тусгай төлөөлөгч нарын хийсэн айлчлалын дараахан болж байгаагаар онцлогтой. За Трампын засаг захиргааны зүгээс ялангуяа ерөнхийлөгч Трамп өөрийн хичээл зүтгэлээр зуучлалын дипломат ажиллагаа явуулж байгаа. Газын зурвас дахь асуудлыг инх тайвнаар шийдвэрлэх зорилготой 20 заалт бүхий төлөвлөгөөг бол танилцуулсан. За энэхүү төлөвлөгөө хоёр чухал үе шатыг дамжих ёстой. За энэхүү төлөвлөгөө хэрэгжсэн тохиолдолд Газын зурвасад дайн байлдааны үйл ажиллагаа зогсох боломжтой гэж талууд үзэж байгаа. За гал зогсоох Израилийн цэргийг хэсэгчлэн гаргах тусламжийг оруулах зэрэг эхний үе шатны хилцээр энэ сарын ихээр бол хэрэгжиж эхэлсэн. За гэвч бол хилцээрийн үр дүнд тохиролцсон амлалтуудаа биелүүлж явах явцад Израиль болон Хамасын аль аль нь бол хилцээрийг зөрчсөн гэж бие биенээ буруутгаж байгаа. Гэсэн хэдий ч бол энэхүү хилцээр тодорхой хэмжээнд бас мөрдөгдөж байгаа. За тийм учраас Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн зүгээс энэхүү хилцээрийн хэрэгжилтийг илүү их хэрэгжүүлэхэд нь түлхэж үзүүлэх зорилгоор энэхүү бас Израиль улсад айлчилж байгаа юм. За түүний хувьд Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance-тай адилхан хилцээрийн үр дүн ирээдүйд хэрэгжих байдалд нь өөдрөгөөр хандж байгаа гэдгээ олон нийтэд илэрхийлсэн байна. За энэхийн төлөвлөгөөний 2 дугаар үе шат нь Газад төр засгийн газар байгуулах, олон улсын тогтворжуулах хүчнийг байгуулах, за мөн Израилийн цэргийг тус бүс нутгаас гаргах, Хамас бүлэглэлийг зэвсэг хураалгах зэрэг олон арга хэмжээ багтаж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Хамас тэргүүтэй бүлэглэл Израилийн өмнөд хэсэгт дайралт хийснээр Газын зурвасад дайн эхэлсэн. За нийтдээ 1200 орчим хүн үед бол амнасаа алдаж 251 хүн барьцаалагдсан. За дараа нь үүний дараагаас Израилийн хувьд бол Палестины суршлын бүс болон тэдгээр хүмүүс Газын зурвас руу тавталгаа өргөжлүүлсэн. За үүнээс болоод нийтдээ 68,000 орчим палестинчууд амнасаа алдаж байгаа. За энэхүү
тоо баримттай холбогдуулна, нүүбийн зүгээс энэ одоо бүс нутагт хүмүүнлэгийн хямрал үүсэж байгаа гэдгийг сануусаар байгаа. За мөн Израилид бол гол шаардлага нь бол олон улсын одоо тусламжийг энэ бүс нутагт нэвтрүүлж үүсэж байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх шаардлага тавьж байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж байгаа жуулчлалын одоо дипломат үйл ажиллагаа нь энэхүү үйл ажиллагаанд чиглэсэн гол хүчин чармаалт болж байгаа. Тийм учраас энэхүү одоо энхийн хэлцээрийг хэрэгжүүлэхээс Газын зурвасын дайны нөхцөл байдал хэрхэн одоо шалтгааллах учраас талууд энэхүү одоо энхийн хэлцээрийг мөрдүүлэх тал дээр хүчин чармаалт тавьж ажиллаж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.